Нийтийн аж ахуйн үйлчилгээний Хинти ус компани аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг. Хэрэглэгч нь стандартад нийцсэн цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлнэ. Хэрэглэгч өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. Хэрэглэгч өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмж шугам сүлжээнд гэмтэл учруулсан бол шаардлагадах засварыг өөрөө бололцоогүй бол хангагчаар хийлгэж гарсан зардлыг төлнө. Хэрэглэгч нь хангагчийн тоолуурын заалт, лац шугам сүлжээ, тоног төхөөрөмжөд үзлэг шалгалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй. Хэрэглэгч нь цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг тухайн сард нь багтаан дараа сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй. Тооцооны хэмжих хэрэгслийн гэмтэл эвдэрлэл нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, эсвэл тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлах, баталгаажуулах зорилгоор шугамаас салгасан бол өмнөх 3 сард хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны хэмжээний дунджаар төлбөрийг тооцно. Хэрэглэгч нь ус ашиглалтын гэрээний 3 дугаар зүйлийн нэгд заасан зөрчил гаргасан. Энэ нь өөрийн болон бусдын эд хөрөнгө материал хохирол учруулсан бол тухайн хэрэглэгч хохирлыг 100% барагдуулна. Хэрэглэгч нь гэрээгээ цуцлах шаардлага гарсан тохиолдолд хангагч байгууллагад бичгээр ажлын 5 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ. Хэрэглэгч нь цэвэр усаар хангуулах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг авах бол хангагч байгууллагад хандаж зөвшөөрөл авч ус ашиглалтын гэрээг хариуцсан ажилтнтай байгуулна.